Швейцарын холбооны улсын Женев хотоос мэдчилж байна. Швейцарын холбооны улс нь нийт 26 кантон буюу 26 аймагтай 2176 тойрог дүүргээс сонгогдсон 246 их хурлын гишүүд нь үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Сонирхолтой энд 7 яамтай, 7 сайттай. 7 сайт нь жил жилээр ээлжлэн ерөнхийлөгчийн албыг хашдаг учраас энд одоо эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөггүй сайн талтай юм байна. Нийтдээ 8.7 сая хүнд 7 яам, 7 сайт гэхээр харьцангуйгаар энд эдийн засгийн хэмнэлтийг хичнээн их сайнаар хийж байгаа нь анзаарэгдэнэ. Швейцарын холбооны улсын Женев хотноо Монголын үндэсний өхөө холбооны салбар холбоо болох Европын холбооноос зохион байгуулсан цагаан сарын барилдаа амжилттай сайхан болж орон орноос ирсэн бүхчүүд уран мэхийг уралдуулан урамтай сайхан барилдлаа. Хамгийн олон нь одоо 1000 гаруй километрийн холоос монголоор ярих юм бол Завхан аймгаас Улаанбаатарт иж барилдаж байгаа гэсэн үг. Үр хөвгтөд дагуулаад ирж хүүхдийн барилдаанд барилдуулаад ингээ явж байгаа эцэг их байгаа нь талархууштай. Европын холбоо Монголын үндэсний бүхий холбооны Европын салбар холбоо нь үйл ажиллагаанд чигдэрсэн олон барилдаануудыг амжилттай сайн зохион байгуулсан. Цаашдаач олон барилдаа үйл ажиллагаа хийхээр зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа ийм хамт олон байна. Монгол улсаас Швейцарын холбооны улсад сууж байгаа элчин сайд яам ч гэсэн бас онцгой анхаарч тусал дэмжиж хамтарч тэмцээнийг зохион байгуулдаг юм байна. Нийтдээ барилдаж байгаа бүхчүүдийн маань санаа оноо яриа хөөрөө нь бол ер нь гадаадас суугаа амьдарч байгаа элчин сайдын яамдууд одоо бүхийн цол олох хэмжээний эрх мэдэлтэй болгох тийм арга хэмжээ байдаг болов эд залуу эдэр сайхан насаа одоо ингээд үр хөвгдийгээ төлөө амьдралынхаа төлөө ингээд зарцуулаад одоо бүхийн цол авахгүйгээр залуу нас хүч чадалтай үе маань ингээд өнгөрч байна гэсэн яриатай улсууд их байна. Үндэсний өхөө холбооноос зохион байгуулж байгаа одоо энэ их хурлд санал оруулж байгаа саналаар бол гадаад барилдаж байгаа бүхчүүдийг цол олгох энэ талаар бас бяцхан ч гэсэн санаа оноо явж байгаа. Гэхдээ энэ одоо батлагдах хэсгийг мэдэхгүй. Хэрвээ батлагдах юм бол сумын засаг дарга цол олох барилдааныг зохион байгуулж болоод байгаа юм чинь гадаад улсад байгаа элчин сайдын яам яагаад болохгүй байх вүлээ. Энэ талаар одоо бүхийн зүтгэлтнүүд, бүхийн мэргэжилтнүүд санаа оноогоо нэгтгэж саналаа тавьмаар байгаа юм аа. Швейцарын холбооны улсад амьдран сууж байгаа монголчууд, нийт Европын монголчууд үүнийг л хүсэж байна. Эдгээр сайхан барилдах цаг залуу насаа одоо энд өнгөрөөж байгаа учраас одоо бүхийн торгон зодогноос барилдаж байгаа бүхчүүд маань ямар нэгэн байдлаар аймгийн зан, аймгийн начин, сумын зан цол авах гэсэн хүсэл мөрөөдөлтөй ярьж хөрж байгаа. Тэрнийхээ хэмжээнд хүрч барилдаж байгаа ийм залуучууд их байна. Одоо Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбооч гэсэн энэ талаар санаачлахтай ажиллаж санаа оноогоо тусгаад явж байгаа юм байна. Ингээд энэ холбооны хамт олонд нийтдээ Европ даяар барилдаж байгаа бүхчүүдтэй одоо биеийн тамирын спортын өндөр амжилт хүсээд сар шинийн мэнд хүргье. Та бүхэн сайхан шиндээрэй. Швейцарын холбооны улсын Женев хотоос Дорж Зовдын инхтер хүргэлээ.